энэ том мега төслүүд явж иж Улаанбаатар хотын эдийн засаг хөгжил дараачийн түвшинд орно. Тэгэхгүй бол одоо юу гэдэг бүх том төслүүдээ ингээд зогсоох юм бол ингээд бид нар 10 жилийн өмнө Улаанбаатар ямар байсан яг тэр нь өнөөдөр нь 10 жилийн дараа Улаанбаатар хот яг энэгээр л урагшаа нэг ч алхахгүй, арагшаа нэг ч ухрахгүй тэгээ яг ингэж ингээд байна. Тэгэхэд олон улсын том хотууд биднийг бол 20, 30, 50, 60 жилээр орхио явчлаа шүү дээ. Тэгээ араас нь бид нар гүйцэж хөгжлийнхээ дараачийн түвшинд орох ёстой байх чинь ингээл дахиад хэдэн 10 цагаараа гацдаг, зогсдог, түгжирдэг, утаанаасаа салдгүй, түгжирлээсээ салдгүй, Улаанбаатар хотын эдийн засгийн хамгийн том түгжээс болсон энэ асуудлаасаа салахгүй гэж бол салахгүй ингээд байгаад тах юм уу? Дараачийн түвшиндээ тэгвэл хизээ гарах юм. Намайг ингээд жоохон багт тий зурагтаар ярьж байгаа утаагаал ярьдаг ус түгжирлээ ярьдаг лээс тогоо ярьдаг лээс 30 жилийн дараа энэ нийслэл хот дээр ингээ удирдах албан тушаал дээр яг нийслэл иргэдэд төлөөлөд байгаа. Яг нөгөө 30 жилийн өмнө яригдчихсэн асуудал гарсан. Одоо тэг яах юм? Дахиад 30 жилийн дараа одоо зургатаа үзээ сууж байгаа залуучуудаа бидний түгжил утаа гэдэг зүйлээ уламжлаад өгөх юм уу? Та нарын нэг шийдээрээ бид нар шийдэж чадаагүй гэдэг өгөх юм уу? Тэгвэл Улаанбаатар хот маань дараачийн хөгжлийн түвшиндээ бол гарах ёстой. Хэрвээ энэ яг том мега төслүүд маань өөрсдөө ингээд хэрүүл ам дагуулад ингээд хардл сэртэл дагуулж байгаа бол энэ засгийн газар яамаа өөрийн төлөв төслөө аваад хэрэгжүүлдэг.